Согтууруулгандаа хэрэгэлсэн үедээ нэгнээ гимтээж хөдөлмөрийн чадрыг нь алдагдуулсан эрх шүүгдэж байгаа шинэ продакшны жүжигчин бүсгүүчүүдийн хэргийг шүүх хурал үүрэг эрүүгээрээ анхаарчны 2 дугаар шүүхэд яг одоо хаалттай үргэлжлэж байна. Алдармаа оюун тул нар Орхон аймагт томилтоор явах үедээ маргалдаж улмаар нэгэн лүүгээ халуус цацаж би нилээдгүй эсхийг төлсөн эрэгтгийн хин хохирогчоор оролцож байгаамаа. Шүүх хурал эхлэх үед оюун тулын өмгөөлөгч миний үйлчлүүлэгч өнгөрсөн 4-р сарын 28-наас хойш эмнэлэг төвтө имшүүлж байгаа. Алдармаагийн эмчилгээ болон хохирлын төлбөр болох 1,750,000 төгрөгийг бэлнээр авчирсан. Энэхүү хуралд үйлчлүүлэгч оюун тулын ялагийг хөнгөрүүлэх саналтаагаар оролцсон гэсэн юм. Харин шүүгдэгч Алдармаагийн өмгөөлөгч энэхүү эрийг нэмэлт мөрдөн байцаалд буцаалах саналтаагаа энэ тухай хүсэлтэд прокурорын байгууллагад өмнө хідэнтэй тарьсан. Мөн хоёр жүжигчин бүсгийн эргийг шүүн хэлцэх явцад тэдний маргалсан шалтгаан болон цөөнгөө хүний алдар нэр тэдний хувийн нууцын асуудлыг хэлцэх учраас хэргийг хаалттай хэлцүүлэх хүсэлтэй байна гэж инхүү санал тавьсан юм. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч хилэлцэн хурлыг хаалттай хэлцэх шийдвэрийг гаргаж хурлын бүхэл оролцогчдыг хурлын танхимаас гаргасан юм. Хурлын шийдвэрийг иргэн өргөх болно.